Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекрум эхлэхэд бэлэн боллоо. 1966 оны 1 орой Сингапур дахь Фламинго шөнийн клубт гэрлүүд гялалзан хүмүүс бүжгэлжэв. Нэг ширээний буланд 20 орчим насны царайлаг бүсгүй ганцаараа архи унгаа ирэхгүй бол ирэхгүй л эцсийн эцэст архил хамгийн найдвартай гэх ба тэрээр энэ клубын бүжигчин Мими бөгөөд шөнийн клубт гайхалтай бүжгэлтгээрээ алдартай өндөр нуруутай туранхай эрэгтэй цочууд бүжгийг нь үзэх гэж ажлын дараа дугаарлаж хүлээдэг байсан. Өдөр бүр инээмсэглэж цочдоо өгцдөгч өнөөдөр сэтгэл нь тавгүй цаг орчим 50 градусын виски ганцаараа ууж царай нь гунигтай харагдах ба дотроо насан туршдаа хамт амьдрах хүмүн намайг үнэхээр хайрлаж исэн мүү гэж бодож итэл гинэт гаднаас нэг эрэгтэй орж ирэхдээ зэрэгцэн Мимигийн царай гэрэлтэж өндөр өсгийтэй гуталтайгаа яаран гүйжчихжээ. Тэр бол хэд хоног хүлээсэн 30 гаруй насны Япоер Ватанабе Хироши. Мимигийн ажилдаг Сингапурын клубын ихэнх хөшлүүлэгч нь гадаад хүмүүс. Ажилдаг бүсгүйчүүд нь ихэвчлэн Филиппин эмэгтэйчүүд. Учир нь Сингапур Британаас тусгаар тогтносноос ердөө 1 жил өнгөрсөн үе улс хөгжлийн ихэнх шатандаа явж исэн бөгөөд шинэ өндөр барилгууд босож барууны болон дорны соёл холилдож гадаад компаниуд ихээр орж ирсэн. Ялангуяа Япон улс Сингапурыг сонирхож худалдаа, электроник, барилгын инженерүүд олноороо ирж исэн үе. Ихэнхдээ эрэгтэйчүүд ганцаараа ирж хэдэн сар цочод буудалд амьдрангаа өдөртөө ажиллаж, оройн нь хамт олонтойгоо арх уухаар ихэвчлэн ийм кабаре клуб руу явдаг байжээ. Тэнд Япончууд, Британий цэргүүд, Америкчууд гээд гадаад хүмүүс олон болохоор зарим нь бүсгүйчүүдтэй дотносож эх орондоо гэр бүлтэй байсан ч нууц харилцаа үүсгдэг. Тэр хүмүүсийн нэг нь Хироши 34 настай 1966 онд Сингапурт Обаяши группийн инженерээр урт хугацааны томилтоор ирсэн. Ажил тарсны дараа хамт олонтойгоо клуб орж тэнд Мимитэй танилцжээ. Тэр үед Мими 28 настай бүжигчнэр 3 жил ажилласан хамгийн алдартай үе. Хироши компани төлбөрөөр зугаацаж үйлчлүүлэгчдийг дайлж ажилчдад нэлээд тип өгдөг учраас клубын VIP үйлчлүүлэгч болж дараа нь Мимитэй үерхэж эхэлсэн ба 8 сар үерхэд хамт амьдрах болжээ. Мими бүжигчин хിവэрэ хаяа Хироши амжиргааны мөнгө өгдөг байв. Гэхдээ Хироши Японд эхнэр 3 хүүхэдтэй. Гэр бүлийнхэн нь манай хүн Сингапурт хүнд ажил хийж байгаадаа гэж бодож байхад нөгөө талд Хироши клубт бүжиглэж зугаацчихсан. Тухайн үед видео дуудлага GPS авахгүй олон улсын утас цөөхөн үнд боломжтой учраас захиа бичижил холбоо ирдэг. Нэг цагт л очиход хэдэн 7 хоног болдог учраас Японд байгаа эхнэр нь юу ч мэдээгүй. Хироши Мимитэй амьдарч исэн ч түүний хувьд төр зүрийн зугаа томилол дуусаад Япон буцна гэж боджээ. Мими чихэндээ гэр бүлтэйг нь мэдчихсэн бөгөөд удахгүй харилцаагаа дуусгана гэж бодсон ч аажмаар дурлсан. Бас санхүүгийн шалтгаан ч байсан. Мими тийм ч муу орлоготой биш. Сингапурын дундаж цалингаас 5 дахин их орлого олдог. Гэвч байнга нүүр будалд хийж өндөр өсгий төмсөн клубт бүжиглэх амьдрал тиймд сайхан санагдгаа болж Хирошиг нөхөр нь бол амьдрал өөрчлөгдөх байх гэж бодоод түүнд улам түшгэлж хамт амьдарч эхэлжээ. Гэвч зарим шүнд Хироши ирэхгүй бол Мими уурлаж сүулдэ харддаг болж архиталт нь нэмэгдсэн. Мими арх ууж орой ажилдаа ирээд Хирошиг ирэхгүй байх юм бол өөр клуб руу явцсан биш үстэй гэж байнга хайж улам түүнээс хамааралтай болж эхэлсэн. Одоо бүгдээрээ Мимигийн амьдралын талаар ярилцъя. Тэрээр 1939 онд төрсөн. Жинхэнэ нэр нь Ванши, хятад гаралтай. Мимигийн ээж нөхрийнхөө 2 дахь эхнэр нь учраас Мимиг төрөхөд тийм ч их баярлаагүй. Бүр том асуудал нь түүнийг 11 сартай байхад аав нь гинэт нас орж ээж нь ганцаараа охиноо өсгөхөд маш ядуу хоол байрч хангалтгүйсэн тул аргагүй ирэхэд нөхрийнхөө анхны эхнэр хоо охиноо даатгсан ч хоо өөрөө олон хүүхэд өсгөж исэн. Нөхөр нь 2 эхнэртэй нийт 9 хүүхэдтэй учраас дургуутжээ. Гэвч Мимигийн төрсөн ээж зүгээр л өлсөхгүй байлгаж өгөөч гэж гуйсны эцэст хоо адагтай зөвшөөрсөн. Гэхдээ зөвхөн амьд байлгах хэмжээнд Мимиг хүүхдүүдээсээ ялгаж жоохон л алдаа гарах юм бол шууд цоцдог. Мимигийн үүрэг ах эгч нартаа хоолыг нь бэлтэнэ. Хооллож дуусныхан дараа үлдэгдлийг нь идэж аяг тавгаа угаана. Ах эгч нар нь сургуульд явдаг бол Мими сургуульд явах боломжгүй тэрээр шүн нууцаар ах нарынхаа номыг унших гэж оролдоод тогны гарц хийлээ гэж загнуулж зодуулан бичиг үсэг баг багаар сурсан ч төгс боловсрол авч чадаагүй бараг л зарцчих өссөн. Нэг удаа төрсөн ээж нь ирэхэд ах нь Мимиг зодж исэн ч ээж нь юу ч хэлэхгүй харж зогссон гэдэг. Дүүнийг 14 настай болоход хоо мөнгө олоход ажилд явуулж Мими үйлдвэрт сав баглаа буудлын ажил өдөрт 12 цаг хийдэг бөгөөд энэ амьдрал нь 3 жил үргэлжилсэн. Ингээд 17 настайдаа Шим Вокум гэх эрэгтэй танилцжээ. Тэр Мимигээс 6 насаар ах Сингапурын орон сууц хөгжлийн байгууллагад цэвэрлэгч хийдэг. Амьдрал нь Мимитэй төстэй. Багад нь аав нь нас орж боловсрол муу эзэмшсэн. Тэд үерхэд 2 жилийн дараа Мимиг 19 настай хахад гэрлэж хадам ээжтэйгээ хамт амьдарч 2 хүү төрүүлжээ. Эхэндээ бие даасан амьдрал юм шиг байсан ч амар байгаагүй. Хадам ээж нь Мимиг эмэгтэй хаан Ву Зитян шиг гэдэг байсан. Хятадын цорын ганц эмэгтэй хаан.
Улс төр чадварлагч маш хатуу ширүүн гэдэг. Өөрөөр хэлэх юм бол Мими ширүүн тогшин зан гаргадаг байсан. Маргалдах үедээ хутга, янз бүрийн зэвсэг гаргаж ирж хүүхдүүдэд айлгадаг бөгөөд нөхөр нь сүрж зодтолтохоос илүү зүхтдаг байв. Тэрээр Мимид олон удаа зодуулж толгой дээрээ сорвтой болсон. Нэг удаа Мими нөхрийнхөө баруун гарыг хутгалж яснаас гадна төрсөн ээжигээ хүртэл зоддог, архинд дуртай, уур нь хүрэхээр хүч хэргэлдэг хүн байжээ. Гэхдээ нөхөр нь ч гимгүү хүн биш. Мөрөөдөө тоглоомонд донцсон. 1960-аад онд Сингапурт мөрөөдөө тоглоом маш хүчтэй дэлгэрч хамаг мөнгөө мөрийн даалтаж эцэст нь ажиллахгүй болсон. Хоёр хүүхэд өндөр настай ээжигээ тэжээх хэрэгтэй учраас Мими бармены ажил хийж эхлэхэд клубын эзэн Мимигийн бие галбирыг хараад чи арих найруулах биш, бүжиглэх ёстой. Тэгхийн бол 3 дахин их мөнгө олно гэснээр 23 настайдаа бүжигчин болж Мими гэдэг нэрийг тэр үеэс сэргийлж эхэлжээ. Бүжигчин гэдэг нь шууд биеийн үнэлэгч гэсэн үг биш. Клубт бүжгэлж, зочдыг хөгжөөж, үйлчлүүлэгчтэй хамт бүжиглэн заримдаа зааж их хэмжээний гарын мөнгө авдаг. Заримдаа энэ үн нэлээд мөнгөтэй юм шиг байна гэж бодох юм бол жоохон сэтгнэн тэрврүүлэгч тохиолдол байх ба зарим ажилчид баян эртээ танилцаад ажлаа бүр орхихонч байдаг. Харин Мими анхнаасаа л алтартайсан. Царай нь онцгой хөөрхөн биш, биеийн галбар нь маш сайхан. Ялангуяа Мими ципао буюу хятад даашин зан өмсөд гарч ирэхэд эрчүүд дараалал үүсгдэг байжээ. Нэг үе Сингапурын топ бүжигчин байсан гэдэг. Ингээд гэр бүлийн гол орлогыг Мими олдог болсон ч нөхөр шим нь мөрөөдөө тоглоом орхиж чадаагүй тул Мими энэ паразиттэй цаашдаа хамт амьдарч чадахгүй гэж шийдээд гэрэлснээс хойш 5 жилийн нараас алж 2 үгээ аав эмээд нь үлдээгээд гэрээс явсан. Ингэж Мими 3 жил бүжигчээж хамгийн алдартай үедээ Хирошитэй танилцсан байна. Эхэндээ хөнгөн харилцаа явсан ч Япон том компани удирдах ажилтан мөнгөтэй боловсралтай эргэж ботхоор л гэрэл хиймсэн гэсэн хүсэл нь их болж гэр бүлтэй гэдгийг мэдсээрэж хамт амьдардаг. Нэг жил орчим үргэсний дараа Мими жирэмсэн болсон ч Хироши хүүхдээ бити төрүүл би мөнгийг нөхөх болохоор үр хөндүүл гэжээ. Тухайн үед Сингапурт үр өндөлт хууль бус байсан учраас Мими Малайзын Пенанг руу явж ганцаараа үр өндүүлж буцаж ирээд Хирошитэй харилцаагаа үргэлжлүүлсэж удалгүй Мимид өөр нэгээр гарч ирсэн нь Хонконгийн баян бизнесмен тэрээр надтай Хонконг руу яв. Бүжигчний ажлаа болгосноор Мими Хирошиг орхиод Хонконг руу явжээ. Гэвч тэнд очиод Хирошитэй байнга цагтл солилцож Хирошиж Японд байгаа эхнэр Айкогоо муугаар ярьдаг гэжээ. Царайн сармагчин шиг хамт явхаас ичдэг, цагталд хариу бичдэггүй гэх мэтэр. Ингээд хоёулаа тустай амьдралтай мөртлөө цагтлаар харилцаагаа үргэлжлүүлсэн. Нэг өдөр Мими Хонконгийн ирээд өөрийгөө жирэмсэн болсноо хэлэхэд хүүхэд хэрэггүй салыгээд түүнийг орхисноор Мими ганцаараа Сингапур руу буцаж Хироши түүнд байр авч өгөөд сар бүр амжиргааны мөнгө өгч хамт амьдарч эхэлсэн. Мими энэ удаад үр өндөлт хийлгэлгүй Хонконг гэрээ охиныг төрүүлж Хироши, Мими охин гуруулаа хамт амьдарчээ. Энэ үед тэдний харилцаа нэлээд тогтвортой болж Мимигийн уур багассан бөгөөд санхүүгийн асуудалч байгаагүй. Учир нь Мими өмнө нь их мөнгө олсон ба Хонконг гэрч мөнгө өгсөн. Хироши ч орлого сайтай. Нэг зүүн Хироши Японд руу 3-7 хоног амархаар явжээ. Тухайн үед Мими Хироши хоёр 3 жил орчим үргэжсэн бөгөөд явахын өмнө Мими дахин жирэмсэн болсноо хэлэхэд Хироши минийгт биш байж магадгүй. Би энэ удаа үр өндүүлэх мөнгө өгч чадахгүй. Яагаад энэ зардлыг төлөх ёстойгоо ойлгохгүй байна гэж хэлсэн. Мими бухимдаж уурлаад бид хамт амьдарч байхдаа олсон хүүхэд ахад яаж ингэж ярьж чаддаг байна гэж бодсон ч дахин үр өндөлт хийлгсэн байна. Тэр хооронд Хироши зуны амралтаараа Япон руу явж эхнэр Айко 9 настай том охин Чиеко мөн 2 дахь хүү баг хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлэх үедээ Хироши эхнэртэй Сингапурт найз бүсгүйтэй болсон гэдгээ хэлэхэд Айко ямар ч сэтгэл хөдлөлгүй тийм үү гэж хэлээд өнгөрчээ. Магадгүй өмнө нь мэддэг байсан. Эсвэл нөхөр нь урд нь жараар нь тавьдаг байсан байж болно. Тэр нөхрөө ирэхэд халамжилж хоол хийж урдын айдлаар харцгаад Хирошид ингэж тайван байх нь бүр л аимшигтай санагдсан. 3-7 хоногийн дараа амралтаа дуусгаад Сингапур буцаж хэдэн сар онц зүйл болсонгүй. Мими болон түүний охинтой хамт амьдарсаар. Гэтэл тэр жилийн 12 сард Айкогоос захиа иржээ. Захианд хүүхдүүдэд аав нь хэрэгтэй бололтой. Чи гадаадад их зовж байгаах. Би хүүхдүүдээ аваад Сингапурт очие. 12 сард нүүн захиа очих үед уулзах байх гэж утсан байв. Хироши балмагцсан. Түүнд Айкогоос талах бодол огт байгаагүй. Ажлын төсөл дуусгаар Мимигээс тална гэсэн төлөвлөгөөтэй байсан тэрээр гэр бүлээрээ Сингапур руу ирнэ гэдгийг огт тооцоолоогүй. 12 сарын ихээр Хироши ажлаасаа тараад Мимитэй хамт амьдардаг байранд очиж юунаас эхэлж яаж хэлхээ мэдэхгүй бараад суухад Мими юу болсон талаар нь асуудаг. Хироши Айкогоос хүүхдүүдээ аваад Сингапурт ирж амьдрах тухай захиа ирснийг хэлэхэд Мими шоконд орж уур нь үрээд ойр авдаа байсан бүх зүйлийг шидэж чи намайг Сингапурын гэмт бүлэглэлтэй танил гэдгийг мэднэ үсттэй. Эхнэр чинь ирүүл зүгээр өнгөрөөхгүй шүү гэж хашгирсан. Эцэст нь Хироши эхнэр ирүүл хамт уулзаад ярилцъя гэсэн санал тавьсан ч асуудлыг шийдэх биш төр дарах гэсэн оролдлого байв. Мими Айкотой уулзахыг хүсэхгүй байсан зайлсхийж чадахгүйгээ ойлгосон. Тэр бүр анхны эхнэртэй нэвтэй ээж болох юм байна гэж боджээ. Удалгүй Крисмсээс хэд хоногийн өмнө Айко 3 хүүхдэд авуулаа Сингапурт ирлээ.
Тэр үед Айко 33, Мими 31 настай ажээ. Мими дахиад загас, сам орхой, өндөг, ногоонууд цагсанд хийж бэлэг болгон бэлдээд Айкод авч учин англи, япон хольж ярьсан ч уур амьсгал нэг л хүтэн байв. Ингээд Мими зочны өрөөнд ганцаараа сууж Айко өрөөнөөсөө гарч ирээгүй тул Мими дотроо би ийм их бэлэг авчирсан байхад намайг үл тоогоод байгаа юм бах та. Эсвэл намайг клубд ажилдаг байсныг мэдчихээд доромжлоод байгаа юм болов уу гэж боджээ. Гэхдээ Айкод баярлах шалтгаан байхгүй. Крисмсийн баяр ойртож Хироши хинтээ тэмдэглэгээ бодцоод хэнийг нь ч гомдоохгүй гэсэндээ бүгдээрээ хамт өнгөрөө гэсэн саналтай явахад Мими уурлаж эсэргүүцсэн ч Хироши ятгахсаар эцэст нь уулзгаар болов. Ингээд Айко нөхрийнхөө машинд хүүхдүүдээ суулгаад Мимигийн гэрт очиж тэндээс Мими охин хоёрыг аваад бүгд хамт гадуур холлогоор явжээ. Сонирм агаад нэг жижиг машинд Хироши хоёр их нэртэйгээ 4 хүүхэдгээд нийт 7 хүн шахацалтад суугаад 100 сарын маяраа тэмдэглэхээр явсан. Мими тэр үед хүүхдүүдэд өгч чихэр бэлдэж авчирсан гинэ. Хироши хүүхдүүдтэй Мимиг авга ихчээж танилцуулаад бүгд хамт хооллоо тарцгаажээ. Маргааш нь Хироши Мимид өчигдөр зүгээрээсэн мэдтээ. Цаашдаа ингээд ээж болохоор юм байна. Дараа 7 хоногт энэ жилийн сүүлчийн үдшилгийг Айкогоор бэлдүүлнэ манай түрээ дээрээ гэжээ. Мимиг ирэхэд хүүхдүүд түүнийг баяртайгаар хүгцэн. Тэр өдөр Хирошигийн гэр бүл үнэхээр аз жаргалтай, сайхан амьдралтай харагдсан болохоор Мими өөрийгөө өрөвдөж эхэлсэн. Өөрөө элэг бүтэн гэр бүлтэй байгаагүй. Хоёр хүүг нь өмнөх нөхөр нь өсөж байгаа. Гэр бүлийн халуун дулаан хайрыг хизээч мэдрээгүй. Ингээд Мими Хироши миний нөхөр байсан ч болоосоо гэж бодоод гинэт сэтгэл нь хөдөлж надад яаралтай ажил гарлаа гэд гэрээс гарч явжээ. Үнэн дээр Хирошич буруутай. Тэр Мимид чи хамгийн үзэсгэлэнтэй. Би их нэртэй сэтгэлгүй болсон. Хүүхдүүдийн төлөө хамт байдаг гэж байн хэлдэг байсан болохоор харилцаагаа тасалж чадахгүй явсаар байсан. Удалгүй Япон ажилтнуудын шинэ жилийн үдшилэг болоход Хироши нэг гартаа Айко, нөгөө гартаа Мимиг сугадаад хоёуланг нь агуулж ирсэн. Мими Япон хүмүүсийн үдшилэг болохоор илүү гоё харагдахын тулд дайет барьж, нүрээ будаад, хүсээ засч, өндөр төсөлттэй чипао дарсан цаг өмссөн. Түүний биеийн галбар маш гоё байсан учраас үдшилэгт ирсэн Япон эрчүүд Мимитэй зураг авуулахын тулд цугларчээ. Айко мэдээж дургүй байсан ч Япон эмэгтэйчүүдийн зангаар сэтгэлээ ил гаргаагүй. Тэр орой Айко Хирошид тэр янхан шиг эмэгтэйг яагаад дагуулж ирсэн гэжээ. Хэд хоногийн дараа Хироши Мимигэнд нэлээд согтуу ирээд их нэртэйгээ муудалцсан. Дахиж очихгүй гэдгээ хэлсэн. Мими цамцныхын товчийг тайлж өгтөө юу болсон талаар нь асуухад тэр намайг чам шиг бохир эмэгтэйтэй унтлаа гэж загнасан. Айко чамайг янхан гэсэн гэж дамжуулжээ. Мими дасар их доромжлол болсон. Өмнө нь олон баян ирчүүд биширдэг алдартай бүжигчин байсан тэрээр ийм доромжлол хизээж сонсч байгаагүй учраас дотроо өс санаж Япон ихнэр татарах сэтгэл нь улам хүчтэй олжээ. Хэд хоногийн дараа 1970 оны 1 сарын 16-ны орой 9 цаг 30 минутанд Хироши Айко хоёрын том охин Чияко унтах гэж хэвцэн ч нойр нүрсэнгүү. Дүүнэр нь аль хэдийн унтсан. Хүүхдүүдийн өрөө нэг давхарт, аав ээжийнх нь өрөө хоёр давхарт байх ба тэр өдөр аав нь шөнийн ээлжтэйс учраас Айко өрөөндөө ганцаараа байсан. Гэтэл гинэт зочны өрөөнөөс эрэгтэй эмэгтэй хүний яриа сонсогдож Чияко зочин ирсэн болов уу гэж бодоод хаалганы савсраар харахад Мими танихгүй эрэгтэй хүнтэй хамт байх ба удалгүй туслаарай гэх ээжийнх нь хашгираа сонсогдов. 9 настай Чияко айсандаа хоёр давхар руу гарч угаалгын өрөөний хаалгыг онгойлгоход ээж Айкогийнхон цээж цусаар будагдсан байдалтай шалан дээр сөхөрсөн байх бөгөөд Мими баруун гарыг нь танихгүй эрэгтэй зүүн гарыг нь татжээ. Чияко юу болоод байгааг ойлгохгүй айж уйлахад Мими амийг нь дарж уйлах хэрэггүй зүгээр гэжээ. Тэр мөчид Чияко дүүнраас ирэх ёстой гэж бодоод нэг давхар руу бууж дүүнраас ихсэрч босгож орилсон ч гүн ойрондоо авцсан тул сэрсэнгүү. Ингээд Чияко буцаад хоёр давхар руу гарахад Мими болон танихгүй хоёр аль хэдийн алга болсон мэжээ. Айко тэр үед амьсгалтай байсан тэрээр босгож оролдож гараа агаарт савчуулж хоолойноос нь бараг тасрах шахсан амьсгалын чимээ гарсаар уулгүй ухаалджээ. Чияко уйлж дүүнрэн сэрсэн ч Сингапурт ирээд сарч болоогүй. Түргэн тусламж яаж дуутахыг мэдэхгүй. Хөрш таних хүн найзч байхгүй Чияко айсандаа дүүнэртэйгээ үүдэн цууж тасралтгүй уйлдаг. Ингээд нэг цаг орчим өнгөрсний дараа Хироши гэртээ ирж хаалгаа онгойлгоход Чияко бараг ухаан алдах шахан муйлж аава ээж гэж хэлсэн. Хироши шууд хоёр давхар руу гүйж Айког улаан дашинттай цуснд будагдсан ухаангүй өвтж байгааг харжээ. Чияко Мими ихч бас нэг ах ээжийг ийм болгосон гэж хэлсэн. Хироши шууд цагдаад мэдгдсэн бөгөөд залан шинжилгээгээр Айко хутгалуулж нас орсон тогтоогдов. Хүзүүндээ 2, хөвлөдөө 1 удаа хутгалуулсан. Үүнээс гадна өөр олон шарах байсан. Эмч нар хэд хэдэн том судас зэрэг гимцэн хутгалснаас хойш 5-6 минутын дотор нас орсон байх магадaltaй гэжээ. Маргааш нь Мимиг хойд их хоогийн гэрээс баривчилсан. Айко хөнөөснийхөө дараа танилынхаа гэрт нуугдчихад очих газаргүй болж хоо хатагтай гэрт очижээ. Цагдаа хоод өмнө нь ирээд Мимиг ирүүл мэдэгдэрэй гэж хэлсэн учраас түүнээс юу болсон? Яагаад цагдаа нар чамайг хайгаад байгаа талаар нь асуухад Мими би өчигдөр цогтуу байхдаа Япон эмэгтэйг хутгалсан гэжээ. Хоо хатагтай өөрөө очиж хэрэгээ үлээ ямар ч байсан баригдана гэж зөвлөсөн байна. Удалгүй цагдаа нар ирж түүнийг баривчилсан.
Хамт байсан танихгүй эрэхтэй бол Мимигийн хуучин нөхөр Шим. Тэд албан ёсоор салаагүй 8-9 жил тустай амьдарч хүүхдүүдийг Шим өсгөжээжээ. Тэрээр Мимид одоо хүртэл хайртай. Буцаад хамт амьдрий гэж олон удаа гуйсан ч Мими татгалцсан. Гэвч эцэст нь хоёулаа нийлж Айко хөнөөсөн байна. Шимч тэр өдөр баривчлагцсан. Мөрдөн байцаалтын үед Мимигийн цагдаад хэлсэн эхний үг нь Хирошитой уулзуулж өгөөч. Удалгүй Хироши байцаалтын өрөөнд орж ирэхэд Мими өвдөг сүгдэн уйлж гарыг нь хатгаад уучлаарай. Би үнэхээр танд хайртай. Би их согтуу байсан. Намайг Айкотой уулзуулж болох уу гэжээ. Хироши ямар ч царайны хувиралгүй харж зогссоороод юу ч хэлэхгүй гарч явсан. Дараа нь Шим хэрэгээ үлээдэг. Түүний хэлснээр 1 сарын 2-нд Мими ирээд устгамаар нэг эмэгтэй байна. Алаад өггээд 500 Сингапур доллар санал болгожээ. Шим 2 үгээ өсгөх яаж угаар өвчтөө ээжигээ хасарч бас мөрийдөө тоглодог байсан болохоор мөнгө нэлээд хэрэгтэйсэн. Тэрээр би Мимид одоо ч хайртай. Түүний төлөө юу ч хийж чадна гэдэг. Энийг сонссон цагдаа 8-9 жил тустай амьдарсан мөртлөө их нэртэй одоо ч хайртай гэж үгэж гайхсан. Хэрвээ үнэхээр хайртай бол Мими Хироши хоёрыг салаасаа гэж хүсэх ёстой. Тэхийн тулд Айко амьд авах ёстой. Мөрдлөгөөр Мими Шим хоёрын өмнөх хүчирхийлэл асуудалтай харилцааны талаар илүүлсэн бөгөөд Шим би хутгах хэрэглээгүй. Зүгээр л туслах гэж бодсон. Айког Мими утгалсан гэдэг. Өөрөөр хэлэх юм бол өөрийгөө аллах хийгээгүй зөвхөн хамт байсан гэж мэдүүлжээ. Тэр өдөр Мими Шим хоёр такси бариад Айкогийн гэр рүү явах замдаа Мими энийг аваад яв гэд лаад шиг зүйл өгсөн. Тэр нь жорлон цэвэрлэх чингний сав байжээ. Дараа нь Мими цүнхээ баг зэрэг нээгээд дотор нь Бэйли жижиг хутга байгааг харуулсан. Шим Мимид Япон эмэгтэй хаалга нээх болов бид хүчээр орох юм уу гэхэд Мими жорлон засгаар ирлээ гэж хэлнэ гэжээ. Хироши өмнө нь манай жорлон эвдэрсэн гэж хэлжсэн тул Айко итгэх боломжтой байсан. Ингээд хаалга тогшиж Мими байна жорлон засах хүн дагуулж ирлээ гэхэд Айко дуртай биш байсан ч засвар гэж одоо таалгаа нээжээ. Тэд хоёр давхар руу орвоо үгүй юу Мими Айко хоёр маргалдаж эхэлсэн. Англи Япон хэл хольж ярьсан тул Шим ойлгоогүй гинэ. Удалгүй маргаан зодон болсон. Тэр үед Шим жорлон цэвэрлэгч шингэнийг Айкогийн нүд рүү цацжээ. Айко юу ч харахгүй болох үед Мими цүнхнээсээ хутаг гаргаж шууд хутгалсан. Айко ойролж шалан дээр өнхөрч нүрээ хоёр гараараа дарж маш их өвцөө харагцсан ч Мими зогсолгүй дахин хутгалсан. Гэтэл гаднаас охин Чэко орж ирээд ээжээ Мими ихчээ гэж орилоход Мими сандарч шууд цугцсан. Шимж араас нь дагсан байна. Шим мэдүүлэхдээ би зөвхөн Айкогийн гарыг барьсан. Хутгалсан хүн бол Мими гэдэгч Шимийн баруун гарын 7 хуруунд шарах байсан. Цагдаа хутгалжгаад шархсан юм шүү гэхэд Шим намайг түлхэхэд Айко миний гарыг хатсан гэжээ. Цагдаа хэрвээ та аллах хийгээгүй бол яагаад цугцсан бэ? Яагаад цагдаа дуудаагүй юм бэ гэхэд Шим би огт толбоогүй. Тусалсан гэд намайг илүү сэжиглэх байх гэж айсандаа цугцсан гэдэг. Мими 500 Сингапур доллар санал болгосон. Тухайн үед их мөнгөч ердөө 1-2 сарын цалинтай үзэх хэмжээ. Гэтэл Шим би Мимид одоо ч хайртай түүний төлөө юу ч хийж чадна. Буцаад ирээсэй гэж хүссэн гэдэг бол Мими би тэр үнийг үзээ яддаг. Хизээж хайрлаж байгаагүй гэдэг. Цагдаа нарын харснаар Мимид аллахын тодорхой сэтлээсэн. Мими ч үнийг хүлээн зөвшөөрсөн. Айко намайг яхан гэж доромжилсон. Тэр үг намайг дэлбэртэл уурлуулж хуучин нөхрөөсөө тусламж хүссэн. Япон эмэгтэйчүүд жуудагаар сайн гэж сонссон болохоор ганцаараа очивол дийлэхгүй байх гэж бодсон. Гэхдээ би хутгалаагүй Шим хутгалсан гэжээ. Мими уйлаад үнэндээ тэр орой Хирошитой харилцаагаа бүр мөсөн дуусгах гэж утсан. Айкаг алгадчих юм бол Хироши намайг үзэн ядаж надаас тална гэж утсан. Тэгээд очиод Айког алгадахад тэр эсэргүүцэж сүултээ угаалгын өрөөнд Мими Айко хоёр зодтолдох үед Шим нэг сав авчирч Айкогийн нүр рүү цацжээ. Үүнээс хойш Айко маш их өвдөж тэмцэж байхдаа Мимигийн зүүн гарын ядам ураг хатсан байна. Мими арай гэж угаалгын өрөөнөөс цухтгаж чаад халтарч шатнаас доош өнхрөн нэг давхар хүртэл унжээ. Босгод дотор нь мухаарч бөөлж шахсан тул гэрээс гарсан гэж мэдүүлсэн. Тэр үед Шим 2 давхарт үлдсэн бөгөөд юу хийжсэнийг нь мэдэхгүй. Өөрөө такси барихаар гарсан. Шим ч удалгүй гарч ирэхэд хамт таксинд суусан бөгөөд Айког хутгалсныг огт мэдээгүй гэж Мими хэлсэн байна. Ингээд тэд хоёулаа хэрэг гарсан газар байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч хутгалсан нь би биш гэж зөрсөн. Тиймээс шүүх хуралд эрхэн гол алуурчин бэ гэдгийг тогтоох нь хамгийн чухал асуудал болсон. Айкогийн 9 настай охин Чиёко харсан зүйлийг гэрчилж Мими ихч болон тэр эрэхтэй хоёулаа ээжийн гарыг барьж дайрсан гэж хэлсэн. Мөн Мимиг өсгсөн хоо адагтай Мими надад би жижиг хутгаар Япон эмэгтэйг хутгалсан гэж хэлсэн гэдэг. Үүнээс гадна Айког өнөөсний дараа Мими Шим хоёр хамт зүхтаж Шимийн найзын гэрт нэг хоног нуугдсан нь тэд хамсаатан байсан гэсэн таамгийг улам баталсан. Хэрэг аажмаар Мими Шим хоёр хамтрагч Айког өнөөсөн гэсэн дүгнэлт рүү хэлбэжээ. Мимигийн өмгөөлөгч түүний хүнд мигрен өвчтөй, ариг ухаар ухаан самурдаг, өмнө нь олон удаа үр хөндлөлт хийлгэснээс болж сэтгэл зүйн өөрчлөлттэй болсон. Сарын тэмдгийн үеийн сэтгэл готралтай, гэр бүлд нь сэтгцийн өвчтөй хүн байдаг гэж хамгаалт хийсэн. Хироши шүүхэд Мими 2 удаа үр хөндлүүлсэн. Эхнэр хүүхдүүд Сингапурт ирэхэд Мимигээс салах юм бол аюултай зүйл болно гэж айсан. Би үүндээ Айкод хайртай байсан. Сингапурт ганцаардаад Мимитэй зүгээр л зугаацсан гэжээ.
Энийг сонссон Мими юу ч хэлээгүй зүгээр л ширтэд суусан бөгөөд шүүх хурал дээр Мими хэд хэд удаа ухаалтах шахжээ. Дараа нь Хироши охиндоо сэтгэл зүйн эмчилгээ хэрэгтэй гэсэн шалтгаанаар Японд руу буцсан байна. 1970 оны 12 сарын 7-нд Мими Шимоёрт дүүжилж цаацлах ялгааносон бөгөөд Мими Сингапурт цаазаар авахулсан анхны эмэгтэй болсон. Цаазын ял 1973 оны 7 сарын 27-ны өглөө эрт Мими 34, Шимиг 40 настай байхад гүйцэлдүүлсэн. Цаазаар авахын өмнөх сүүлчийн өсөлтийг асуухад Мими шимтэй гэрлэгтээ өмссөн хурмын даашинзаа дахин өмсөхийг хүсэж байна гэжээ. Ингээд тэр даашинзыг авчирч өмсгөөд дүүжилсэн байна. Шоронд хоригдож явах үедээ Мими сэтгэл санааны хувьд маш хүндээсэн тэрээр ганцаарчилсан камерт хоригдож хувцаа тайлж сахилгуудах ба заримдаа шээзээ цацах асуудал гаргадаг байсан. Шими өсгөжсэн 2 хүү Хонконг гэрээ охин гээд бүгд асрамжийн газар очижээ. Ямар ч тач өнөөдрийн хэрэг маань энэ үрээд дуслаа. Суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн имчилгээр уулзтлаа. Түр баяртай.